Одоо орчин цаг болвол дэлхийн нийтээр анхаарал төвлөрлийн хомсдолд орсон цаг хугацаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэхээр бид нар ганцхан монголчууд одоо фэйсбુક дээр ингэ шеэрлсэн юмыг нэг өдөр хараад маргааш нь мартаад байгаа юм бол биш. Бид нар л зөвхөн удирдлагаа машины хадлгуурыг хайгаад байгаа юм шиг дэлхийд даяараа бүр ингэ хавтгаагаар. Тэрний шалтгаан өнөөдөр энэ хөгжил цэцэглэлт байхгүй. Өөрөөр хэлэх юм бол цахим хөгжил. Бидний үзэж байгаа энэ их одоо цахим сошиал, фэйсбુક, инстаграм тэг одоо ерөөсөө бүр өөр юу гэдгийг те. За тэгээд дээрэс нь компьютерийн хэрэглээ, интернетийн хурд те. За тэр үедээ л одоо сүүлийн үед гэрт байгаа зурагт хүртэл ухаантай болсон шүү дээ. YouTube үзэж болж гин хүснээр зурагттайгаа яриад нь шүү дээ хүүхдүүд цаан ч удирдлага ярьж байгаа те. Эднэр биднийг анхаарал төвлөрөлтгүй болгож. Тэгэхээр саяхан Йохан Хари гээд сэтгүүлчийн бичсэн хулгайлагдсан төвлөрөл гэдэг номыг уншлаа. Тэгэхээр тэр юу гэж бичсэн бэ гэхээр хүн төрлөختөн одоо мэдээ үздэг байх одоо энэ орчин цагаас өмнө одоо сонь сэтгүүлээс л бүх мэдээлэл авдаг байлаа шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол мэдээлэл тарах хурд айгүй аажуухан. Тэр ингээ нэг хүнээс нөгөө хүнд дамжиж ингээ тэрийг айгүй сонирн болгож энэ төр бид нар ингээ тогтоодог байсан. Гэтэл одоо бол зүгээр л фэйсбુક руу ороод хэдэн цагаар сонин уншснаас хэд дахин их мэдээллийг авч байгаа байхгүй. Тэгэхээр хүний тарих өөрийн гэсэн тодорхой хэмжээний багтаамжтай. Бид нар тэрийг бүгдийг нь багтаах боломжгүй байхгүй. Тэгэхээр сүүлийн үед хүмүүс хэд их хэрэггүй мэдээллээр толгоогоо дүүргээд байгаа учраас мартах гэдэг өвчин, анхаарал төвлөрөхгүй байх гэдэг өвчөнд илүү хүртдэг болсон гэсэн. Тэгэхээр бид нар тэрийг хязгаарлах ёстой байгаа байхгүй да. Цахим хэрэглээг хязгаарлах ёстой. Мэдээллийг бид нар интернетээс авахын оронд цааснаас авч болж байна тийм. Яг номноос эсвэл одоо сонин уншаад авбал илүү үр дүнтэй мэдээлэл авах гэдэг. Яагаад цахим орчны мэдээллийг хүмүүс үр дүнгүй гэж үзэж байна уу гэхээр маш олон судалгаагаар чи аль нэгэн ингэдэг сайтаас мэдээ уншиж идэл доор нь заавал холбоосууд гэж. Тэгэл чи хоёрхан холбоосын дараа анх хүссэн одоо юм хайгаад сууж яснаас шал өөр юм руу ороод маш их цагаа зарцуулаад байгаа байхгүй. Одоо юу гэдгийг хүн ингээ интернетээр судалгаа хийх гээд нэг юм хайл да тийм ээ маш олон сонголт гарч ирж байгаа. Тэгэнгүүт эхлээл одоо юу гэдгийг надад зөвхөн улаан өнгөтэй спортын том үүргэвч хэрэгтэй байна гэж харж исэн болвол тэгэл улаан өнгөтэй бүх юмыг эсвэл гоёлын цүнх мөнх болол ингээл яваад өгч байгаа байхгүй. Тэр чинь л өөр бид нарыг одоо анхаарал төвлөрдөггүй мартах байдал руу түлхээд байгаа юм.